анхны сүлжээ дэлгүүрээр бас 16 дэлгүүртэй хүн Монголд их дүр нь байхгүй байлаа. За та хувь менежмент болгоод тэр тэгээд ховд очингууд хэд бас одоо мянгаад хүн байсан байг таарж байгаа. Тэр чинь одоо ерөөсөө 50% дотор л хийчихэж байгаа шүү дээ. Одоо мөнгө олохоор зам чинь өөрчлөгдөж гин өргөж шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол хүмүүс бол ингэдэг юм байлаа. Одоо ч хүмүүс мөнгөтэй болохоор хүн биш болоод байгаа шүү дээ. Тэгээд нөгөө та нөгөө тэрумтан болгох тасалбар маань одоо хүчинтэй хугацаанд дуусч чадчих шүү дээ. 7 жил хүмүүс үлээ. Скүү хай. Гэсэн нөгөө Евразийн эдийн засгийн хэлцэр гэдэг юу юм. Тэр гарч ирээд та чинь нэг тангимд буулгаж тавьчихлаа шүү дээ. Тэг ингээд бодлого хоорондоо зөрөөд байгаа юм шиг. За тэр дундаас яг юу тодорхой нэг тэр үйлдвэрлэгчд бол дургу гараад тодорхой байгаа. Тэр Евразийн эдийн засгийн хэлцэр гэж тэр одоо яг юу болоод таныг 50 гарсан хүнийг тэгж болов. За тэгээ 3 жил лобби хийсний эцэст энэ жил нэг юм хувьцаа халааслуулах хөтөлбөр хэдүүлээ чинь нэлээд юм болж ээж нууц санал хураалт хийж ээж те. Тэгээд нууц санал хураалтаар ашгүй нөгөө миний санал дэмжигдэж хувьцаа халааслах. Тийм үү? Яс дутууч. За ирэх хурал дээр доод ингээл оруулаа да тий. Гэхдээ наадах чинь бол бас дутуу юм болсон биш. Гэхдээ наадах чинь бол алтруу юм аа. Юу яана л да. Тодорхой үр дүнд хүрнэ л дээ. За сайн байцгаана уу? Та бүгдээ өнөөдрийн мэндийг хүргье. Мөнгө явах подкастын маань энэ удаагийн дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаарт Түмэн шууд хувьцат компани үүсгэн байгуулагч Тузын дарга Эрхэнбаяр ахыг урьж авчирсан байна. Урьдлага хүлээн авсан баярлалаа. За баярлалаа. За бас нэвтрүүлэгт энэ подкастт оруулж байгаад баярлалаа. За танах чинь бас нэлээд тогтмол яваад байна уу? Тий, одоо энэ 4 дахь дугаар. Хамгийн ихний дугаар доллараар хийлээ, дараа нь үл хөдлөхөөр хийлээ, дараа нь гадаад харилцаа геополитикээр хийлээ. Тэгээд одоо дотоод за хүнсээр за нэг талдаа. За нөгөө талдаа бас давхар хов үнээр хий гэж бодож байна. За. Бас ус төрчээр хий гэж бодож байна. За тэгээ манай Эрхмэх маш их мүлжүүртэй хүн учраас та бүгд маань дэлгэцээсээ бити олдорой. Туслан үзэр гэж хэлж байна. За тэгэхээр шууд ярианд оръё. Та чи аль нот үлээ? Архангай ойл тамирсан. Миний ойлгож байгаагаар бол та чин тэнд төрсөн, өссөн бас ажиллаж байсан. За анхны ажил 2000 хүртэл. 2000 хүртэл. За. Тэгэхээр тэнд 2000 хүртэл та нам гэдээ явж исэн. Юм байна гэж би ойлгосон шүү дээ. Би чинь сумын засаг тагч юу? Биш аймгийн засаг тагч юу? 85 онд төгсөөд. Тэгээд шууд тэр үе чинь одоо жинхэнэ социализмаар байлаа шүү дээ. 90 онд л одоо 92 3 он гэж нэгдэл мэгдэл тарах марах нөгөө социализм шиг задлах ажил явуулсан. Тэрний өмнө бол яг социализмын бол одоо нөгөө Мандан Бадрлынх нь оргил үе дээр бид нар чинь яг дээд сургуулаа төгсөөл ингээл очиж илаа шүү дээ. Бөөн итгэл үнэмш. Дээш одоо багийн засаг дарга хийж үзлээ тийм ээ. За тэгээд суманд ажиллаж үзлээ. Аймгийн засаг дарга хийлээ. Орон нутагт бол одоо бүх шатанд л ажиллацсан. Тэгэл 90 онд чинь 94 5 оноос эхлээл бүх юм яалт гэл. Манай үеийнхэн чинь бүгд ирэмэрэн лөө гаралт гоцсон шүү дээ. Тэгэл ганцхан да. Та бол ганцхан дэв юм уу? Явсан. Яв шүү дээ. Би чи аргагаад хамгийн анхны одоо 19 сумтай юм байгаа. Тэрний 16-ад нь одоо дэлгүүр байгуулсан шүү дээ. Харин таны сүлжээ дэлгүүр байгуулсан анхны хүн гэдэг. Анхны сүлжээ дэлгүүр байгуулсан 16 дэлгүүртэй хүн Монголд их дүр нь байхгүй байлаа. За. Хүнсний дэлгүүр юм уу? Одоо сүлжээ холимог бүх. За. Бүх бараа мараа тэр үеийн чинь одоо сумын хоршоо гэж одоо гол төв дэлгүүр байлаа шүү дээ. Тэрийг аваад байгуулсан. Нөгөө социализмын үед засагт байсан юм дэлгүүрүүдийг аваад бүх дэлгүүрүүд чинь хувьчлагдаад тэгээд хувьчилж авсан улсууд чинь нөгөө ажиллуулж чадахгүй тэгээд яаж ажиллуулах энэ төр ч гэсэн арга замаа мэдэхгүй тэгээд бүх юм их нойлоос эхэлж исэн байхгүй юу. Тэгээд хамгийн дөрөнд ирэмэрэн лүү юм уу бэж мэжлээ явсан асуудал тэр чинь бараагаар дүрхэлжлээ шүү дээ. 19 сумаас 16-ад нь дэлгүүр байгуулчихаар ер нь монополизм болчих юм шүү.
Тэгээд аймгийн төвийн төв дэлгүүртэй. За. Хуучин бол 12 headquarter. Тий 12 худалдагчтай дэлгүүр гэж аймаг болгонд тийм нэг стандарт дэлгүүр гэдэг шүү дээ. За. Тэрний одоо Аранга аймгийн хийг бол боосон. Дээр доор хоёр давхарт нь нилээд ихэнх хэмжээг нь авцсан. Тэгээд ир чинь хуучнаар бол аймгийн Барааваз, Бөөний Барааваз гэж худалдаа бэлтгэлээ гэж. Тэрний одоо юуг нь хийгээд эхэлж байгаа байхгүй юу? Төрүүлсэн гэж ярьсан. Тэрний одоо гүйцэтгэгчээс үүргийг хоёр хвшил. Тэгэл бараа татдаг 10 хэдэн сомлогоо барилдаг. Бараа татдаг 10 хэдэн сомлогоо барилдаг. Тэгэхэд чинь тэр худалдаа бэлтгэлийн аймгийн Бөөний Барааваз энтерт чинь одоо нэг нь ихэд 40 50 хүнтэй байсан юм уу яасан тийм ээ. Нэг байгууллага. Тэгэл 100-аад хүн лав байх. Тэгээд 10 хэдэн сомтойгоо нийлээд бараг 1000 хүн байсан баг. Та тэгээд 1000 хүн ажиллаж байсан. Үгүй тэр дээр үеийнх нь тэр систем. За. За та хувийн менежмент болгоод тэр тэгээд ховд очингууд хэд бас одоо 1000-аад хүн байсан байр таарж байгаа. Тэр чинь одоо ерөөсөл 50 хүн дотор л хийчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хувийн хөвшил гэдэг ер нь ямар юм байх вэ гэдэг нь бол ойлгомжтой байгаа байхгүй. За тэгээ ер нь хүн мөнгөгүй жоод мөнгөтэй болохоор ер нь зам ман эвдэрх юм уу? Хэмлээ мэглээ өөрчлөгдөх юм уу? Яад юм байна. Наадах чи их гоё асуулт байхгүй юу? Тэр яад юм байна тэр би тэр бол мөнгөийг яаж зарцуулах вэ гэдэг бол цаанаасаа тэр эцэг эхээс, өвөг дээдсээс тэр хүнд өгсөн байдаг юм лээ. За сурдгүй юм уу тэрийг? Сурахгүй, өгөгдөл. Тэгээ би чинь бол одоо сурал гээд. За тэгтээ сурна. Ягаад гэвэл ерөөсөө мэдэхгүй юм хүн бол ингээд заагаад ингээд бол сурна штэ. Тэр бол нөгөө олдмол рефлекс гэдэг юм уу тийм ээ? Сурна. Бас угаасаа тийм төрөлхийн мөнгийг эмх зэгцтэй зарцуулдаг тийм өгөгдөлтөө хүн байж болно. За. Жишээлх юм бол одоо тэр эзэн Чингисийн үед Нахуу баян гэдэг чинь бол одоо энэ тэр цэргийн арлуудынхан гэдэг чинь одоо хонь нөхөр мал гэж бол амар. Тэгээд артлын хангалтыг хийдэг. Нахуу баян өөрөө бол ингээл ерөөсөө 1000 хонь дундор ерөөсөө ингээл мориныхоо хурдаар ингээл гарахад л нэг тоол алдахгүй тоолж чаддаг. Тэгээ аж ахуй чинь тэр гэж айхтар 8-аачин худалдаачин үйлдвэрлэж байна. Жишээ байсан. Байгаа юм л да. Тэгээд одоо мөнгө олохоор зам чинь өөрчлөгдөж гин өөрөө гэж штэ. Тэгэхээр энэ дээр бол хүмүүс бол ингэдэг юм байлаа. Одоо ч хүмүүс мөнгөтэй болохоор хүн биш болоод байгаа шүү дээ. Хүмүүс дэвчтгүй юм хамгийн гол нь. Хүнд бол одоо дэвчээр байх хэрэгтэй. Хүн болгон одоо хамгийн гоё бенз машиныг дэлхийн хамгийн гоё юмыг унмаар байна. Хамгийн гоёор тансаглаж үзмээр байна тийм ээ. Гэхдээ энэ болгон бол эрэмб дараатай. Хүн байранд л байх хэрэгтэй гэдэг. Би тэгээд хүмүүс жишээ хэлдэг. За банаах бол одоо ингээд нэг нийт одоо ингээд эргэлдэж байгаа өмцөөр ингээд аваад үзгээр нэг 2069. За. Тэр үе чинь супер 69 л хамгийн одоо супер банаа байлаа шүү дээ. 2069 унах авах тийм одоо эргэлттэй болж иж 169 авчлаа. УАЗ 469. Машинтай алж байгаа юм да анхудаа. Та нар яаж ийн гэхээр 169 авч чадахгүй мөнгөтэй мөртлөө зээл тавиад тэгээд одоо энэ амар тансаг гар утас. Эсвэл одоо ингээд зээлэр машин авч гинэ. Ах нь бол одоо 2 3 жил дэвчиж яагаад одоо чи юм одоо машин авдгүй юм гэл. Өөхөө эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж иж аваад. Ер нь тийм л байх хэрэгтэй юм. Товчхондоо бол хүн бол хэмжээндээ л байх хэрэгтэй. Би одоо энэ ажилчтай бол хэлдэг шүү дээ. Бити зээл аваад гэдэг. Зээлийг хэн авдгийг гэхээр авсан тэр зээлийнхаа мөнгийг буцааж өржүүлдэг хүн зээл авдаг юм аа. Авах хэвээр маа. Та нар шиг цалингаас цалингийн хооронд байгаа хүмүүс бол тэрийг хоош нь ингээд мөнгөө сар болгон 100 мянга юм уу 500 мянга хийгээд яг хөрснийхэн дараа зээл авахгүйгээр тэр машин авдаг юм аа. Тэрний өмнө тэр жоохон хоримтлсан мөнгөө тэр бонд жилийн 20% өгөөж мөөшд юм бол хийн үг гэхээсвэл энэ бол хоёр өөр юм. Тэгээ одоо энэ төр засагт чинь ингээл зарим нь одоо ингээл тэтгэврийн зээлийн нийт одоо авах хэмжээг нь 36 сар болгох гэж шаардаад л нөгөөдөл нь болгохгүй гээл чи зах зээлээрээ явна гэхээс төр энэ лөө оролцсон гэдэг бол өөрөө бүр
утгаггүйгийн цаат утгагүй юм байхгүй юу. Тэгэл нөгөөдүүл нь бас нэхээ адил нөгөө яг социалист сэтгэлгээрээ нөгөө өгчүүлнэ. Зээлийг бол үүндээ бол өржүүлж бизнес хийх л үнэл авах хэрэгтэй юм байна л да. Эсвэл одоо боловсролын зээл гэдэг нь авахаас өөр аргагүй. За зарим нэг одоо гэр орны юм уу, дулаалгын юм уу тийм ээ бүр амин чухал юмнууд байна. Тэрнээс гар утас авахгүй зээл авч болдог байхгүй юу. Маш яахгүй зээл авч болдог. Би тийм л бодлоо. Зарим нь намайг шүүмжлэх л да. Тийм ээ. Ямар өөрөөсөө харналдгийг гэдэг. Тий. За 2000 онд наашилсан юм байна тийм ээ. Гот руу. За 3 жил тэмдэх бизнесээ зараад мэдээж бас мөнгөтэй болсон байна. Дараагийн хийсэн бизнес маань юу вэ? Дараа нь одоо манай Төмөн шуудын тэр толгойд руу байдаг нэг офис байдаг. Тэр нэг тийм тэр толгойд руу нэг хүнсний зах байсан. Тэрийг худалдаж аваад тэнд хүнсний зах байгуулж үзлээ. Талх нарийн боо хийж үзлээ. Маргуужин хийж үзлээ. Янз янзын юм хийж үзсэн. Тэгээ энэ чинь миний хийсэн юмнуудаас яг одоо хамгийн сайнаар үйлчлэнэ гэж бодсон юм л амжилтанд хүрдэг. Толгой дотроо тоо бодвол тооны машин дээр тоо эргүүлээл тэрүүхэн тэндээ бодсон юм ерөөс хизээж бүтэлтэй юм болдог. Би тэр маргуужин тэгэл өө ин чи их хөөрхөн юм шүү дээ. 90-ээс нэг маргуужин машин оруулж ирдэг гэж. 3 сар л ажилласан. 6 сар л ажилласан баг. Худлаа. Тэр шин технологи хамгийн шилтгэн байх тийм ээ. Тим юмыг бодохгүй зөвхөн мөнгө бодсон хүний тэр бизнес бол бүтдгүү маа гэдгийг одоо чамаар танаа нэвтрүүлгээ дамжуулаад залуучуудад хэлчих. Цаан чинь чамаас илүү тэрүүгээр чинь олон жил хийцэн чамаас илүү дуршлагтай дараагийнхаа шат руу яваад чамааг хоцрогдсон юм оруулж ирээд хийх гэж яах чинь бүр дээшээ даваа явчих ийм улсууд зөндөө байгаад хөнгөн хоомоогүйма хоомоо хандвал тэгэл шатна шууд шатна. Одоо нөгөө одоо бол бүрэл өсөлтөнд болж байна. Бүр амар болж байна тий. Тэгээд би маргуужин дээр шатчихлаа, нарийн боон дээр шатчихлаа гээл тийм ээ. Тэр чинь бол хүнд л юм чинь алтан шүү дээ. Та нар ч гэсэн одоо алтан. Одоо бурхан л биш юм чинь тий. За тад бол нэг юм база залуучуудад нэг юм зөвлөгөө өгөх гэж. Юу вэ гэхээр та бол улс төрөл орсон хүн байна. Сонирхлоор орсон хүн байна. Дунд нь нэлээд жил явсан хүн байна. Бас явсан хүн байна. Тийм үү? Тий. Энэ бүгдийг ингээ харахад одоо ингээд улс төр сонирхож байгаа. Сүүлийн үед одоо залуучууд тий улс төрлөө одоо их ордог болчиход байна шүү дээ. Сонирхдог болчиход байна. Тэгэхээр энэ залуучуудад хандаж та өөрийн туршлагаас юу гэж хэлэх вэ? Би бол ингэж л хэлнэ л дээ залуучуудад бол. Залуу байхад бол айгүй тийм илүү хурдтай, илүү хүсэл тэмүүлэлтэй, илүү дачаалтай байдаг юм л да. Амбицтай гэсэн үг. Амбицтай. Тийм учраас би одоо ингээл би өөрөө ямар байснаа бол ойлгодог болохоор би амбицтай байсан. Залуучуудыг амбицлж байгааг хараад өмнө нь бол одоо 50 хүрэхээс ч юм уу ямар муухай амбицтай залуу гэж боддог байсан бол хүн 50 хүрч иж өөрийнхөө дутагдлыг юм уу өөртөө адилхан нэг мэддэг юм байна бас. Би чи ийм л байсан шүү дээ. Тэгэхээр ихтэй би бол залуучуудад ингэж хэлнэ. 45-аас 50 хүртэл залуучуудаа битээ улс төрлөөр. Орлоо хэд гүнзгий ирэхгүй зүгээр намын гişүү эхлээд бол тэгээд зүгээр л ÜБХ-ийн гişүүн бол гэдэгт нь одоо цагийнхаа 5% зарцуулаад. Бүр солиорол одоо 50% зарцуулаад л ямар ч одоо юу ингээл ёстой нөгөө цүнх барих чигээл бити ингэж яваад ундраа. 50 хүртэл бити итгэвтэй улс төрт юу. Зүгээр ингээд дэмжигч одоо ингээд янз бүрийн юмд ингээд явж болно л доо. Альч намын. Гэхдээ гүнзгий бити ор 50 хүртэл бол та ямар нэгэн байдлаар өөрийгөө сорь компани захирлуул төсөллөө дээр юун дээр байдаг. Одоо эсвэл одоо бүр эрдмийн ажиллаараа гоцвол яг л тэр тэгээд өөрийнхөө амьдралыг өөрөө авч өөрөө тэрнийхэн дараа тэр улс төрлөө ор. Энэ юунууд чинь бол энэ Япон за тэгээд одоо энэ хоёр талын хөрш Америкийн хүртэл оролт одоо 80% улс төр хийгээв шүү дээ. Хин ч н одоо ёстой үхээс устын бүгдийг үтцсэн биш дээ дараа нь тийм ээ.
Тэр бизнес хит юунад хит секси тийм ээ. Тийм юм бол юм дундуур туучиж хийдэг ажил байна шүү гэж би залуучуудад хэлнэ. Тийм учраас үндсэн ажилласаа хий. Өөрийнхөө амьдралыг босго. Өөр хүүхэдтэй бол, гэр бүлтэй бол тэр чинь чиний 99% чинь. Тэрний цаана 1% дотор бол тэр юу орон зай үлдээ. Тэр олстор мостор. Яг сонирх 1% дотор. Тэгээ 50 хүртэл ч юу. Тэрний наан ингээд харахаар залуучуудыг бол ингээд одоо харахаар бол за одоо арай л хитрхийх амбицлж байна даа л гэж харагдаж байгаа. За окей, баярлалаа. За тэгэхээр энэ хүртэл ер нь 2 дүгнэлт хийж болохоор байна. Нэг нь бол одоо таны саяны жийтэйш улс төр яриад байгаа мó нөгөө үн цаас ярих гэдэг юм. Аль нэг л харь шүү дээ. Энд чинь юу байгаа даа. Ягаад би энийг яриад байна гэхээр та болвол шүү дээ тийм ээ. Нээлттэй хувьцат компани удирдахч юм байхгүй. Өөрөөр хэлбэл эн чинь нөгөө утгаараа та сонгогдсон хувьцаагийг чи авж байгаа хүмүүс сонгогчд байхгүй. Сонгогчдод чөлөөтэй намайг нээж өгч байгаа юм тий. Тэгэхээр сонгогчд хэн сонгосон бэ гэдгийг мэдэх хэрэгтэй байхгүй. За. Хувь хүний хувьд, үзэл бодлын хувьд, төлөвшлийн хувьд, туулсан амьдралын хувьд, алдсан онооны хувьд би энэ компанийн хувьцааг авчаад ямар хүнд мөнгөө итгэж тийм ээ удирдуулаад байгаа юм байна гэдгээ хамгийн түрүүнд судлах хэрэгтэй байхгүй эхлээд. Тэрний дараа тэр бизнес ашигтай юу, ирээдүйтэй ирээгүй юу, зардал нь ямар уу те гэдэг асуудлыг болвол хувьцаа авахын тулд үүсгэн байгуулагч гол эзэн нь хинбэ гэдгийг л судалгээд бүр нэг номерт байгаа тийм шүү дээ. Бүхэл номон дээр бүхэл сурагчид дээр. Одоо Warren Buffett ч бүр ингээ базаад нэг хэлсэн шүү дээ. Ямар ч тэнэг хүн удирдах чадах тийм хувьцаа аваа, компани хувьцаа аваа гэдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр бизнес гоё байх тухай биш байгаа байхгүй юм чи. Тэр удирдахч хэм бэ? Удирдахч нь хамгийн тэнэг байсан ч тэр бизнес гоё явах тийм хувьцаа аваа гэдэг байхгүй. Тэгэхээр чин Монголд бол бас нэг айгүй төвхтэй нэмж бодож харах хэрэгтэй. Хувьцаа авахд анхаарах хэрэгтэй зүйл юу болчиход байна гэхээр хувь хүний ёс зүй болчиход байгаа байхгүй. Одоо ингээд түмэн шууд танах шиг ингээд явж байгаа компани байна. Бүх юм ингээд эд тулд нээлттэй тайлгна. Данс тооцоогоо харуулна. Тэгтэл хүний мөнгө босгочоод нөөтгөө борлуулалт хийгээд явж байгаа компани ч байна. Тэгэхээр энийг бол одоо энэ хөрөнгө оруулагчид маань ялгаж салгаж сурах хэрэгтэй байгаа юм эхлээд. Эхлээд хүнд мөнгө өгсөн бэ гэдгээл айгуу сайн бодох хэрэгтэй байдаг. За энд бас нэг зүйл нэг онцолж disclose буюу одоо нөгөө мэдэгдэх хэвээр байна. Би бол одоо түмэн шууд хувьцат компани Тооцын хараад тус гишүүнээр одоо 3 дахь жилдээ ажиллаж байна. Гэдгийг бас онцлох хэвээр байна шүү нэрэ. За тэгээд дараагийн асуулт руу одоо ингээд орё гэж байна. Тэгэхээр эхний хэсэг бол нэвтрүүлгийн эхний хэсэг бол түмэн шуутын одоо хувьцааг авч байгаа хүн хэнд мөнгө өгöd байгаа юм бэ гэдгийг л таних гэдэг. Ямар итгэл үнэмшилтэй үзэл бодолтой хүнд мөнгө өгчөд байгаа юм бэ гэдгийг л таних гэдэг. За өөрөөр хэлбэл та өнгөрсөн хугацаанд бол одоо юу гэдэг нь 90 онд ингээ арчил ялаад 95 оноос бизнес хийж эхэлсэн байна тийм ээ. 92 оноос хойш шүү дээ. 8 жил анхны бизнесийг хийж үдсэн хүн байна. Алдаж онсон хүн байна нэг талаас. Нөгөө талаас улс төрлөө ороод тийм ээ. Бас янз янзын юм үзэж хараад тэгээ буцаад гараад ирсэн бас. Ийм хүнд одоо та бүгд итгэж ийм хүний одоо компаниг хувьцааг худалдаж авч хөрөнгө оруулсан байх шүү. Саяны энэ 20 гаруй минутын ярианаас өөрөөсдийн гэсэн дүгнэлтийг хийгэрэй л гэж хэлдэг. За одоо орчин үеийн түүх рүү орно. IPO-с хойших түүх рүү орно. За тааж нэг тэр бомтон болох тасалбар гээл. IPO-ээр гомж хийрсэн да. Тэгээд танаа IPO-с авсан хүн тэр бомтон болж чадсан хүн байна уу? Эсвэл та өөрөө тэр хэдэн 10 тэр бомтон болоод өнгөрчүү. Юу болчихв юу? За одоо 18 онд хувьцаат компани болсон тий. Анхны хувьцаа нэг ч хувьцаа 200 төгрөг гаргасан. За. Одоо өнөөдөр 368 төгрөг байна. За. 7 жил. 7 жилийн хугацаанд 50. За 80%. 80%. Тэгээд 7-доо хуваачаар 11-2%. Тийм ээ. Жилийн өсөлттэй. За 2 дахь жил дээр юу 20 онд байна уу?
ковидын өмнөхөн 700 төгрөг хүрчихсэн. Тэгэхээр энэ 700 төгрөг 2 жил болоод хүрнэ буюу 3.5 дахин өснө гэж би л төсөөлж байгаа үг. Тэгэнгүүт нөгөөд чинь нэг 2 сар болсон уу юу. Тэгэл унаад унаж жагаад унаад юу болсныг мэдхөө. 143 болсон. 700-аас унжаа шүү дээ. Тэгэхээр энэ зах зээл гэдэг бол ямар амар саналгаатай юм. Ер нь би өөрөө ойлгоогүй. Ийм л юм боллоо. Тэгээ одоо бол ямар ч байсан нэг банкны хүүний хэмжээнд болсон байна. За дээрэс нь бол одоо үндсэн хөрөнгө бол 1 40 тэрбумаар үнэлэгдэжсэн. Одоо бол 300 тэрбумын одоо үндсэн хөрөнгө бол байна. Тийм ээ? Өөх тийм билүү? Тийм болж байгаа одоо. Яг одоо дахин үнэлгээ хийх юм бол тийм ээ? Дахин үнэлгээ хийх юм бол. Тэгээд өөрөөр хэлэх юм бол манайх чинь төмөн шууд ганцхан нэг л байлаа шүү дээ. Төмөн шууд 2, төмөн шууд 3. Тэжээлийн үйлдвэр 1, аграпи тэжээлийн үйлдвэр. Энэ жил одоо ингээд 2 дахь тэжээлийн үйлдвэр яг тэндээ ашиглалтанд орох гэж шүү дээ, өргөтгөлнө. Тэгэх гих мэт юмнууд ингээд аваад үзэх юм бол одоо эхэлж ирснийг бодвол үйл ажиллагаа маань үйлдвэрлэл энтер маань 5 дахин нэмэгдсэн. Ийм л одоо үр дүнтэй байна. Харамсалтай нь ханш өстгөө. Тэгэд та тэрумтан болгох тасалбар маань одоо хүчинтэй хугацаанд дуусч чадчих шүү дээ. 7 жил хүмүүс үлээлээ. Скүү байна. Тэгээд Уоррен Баффет ирч чадсан юм шүү. Гэхдээ Уоррен Баффет ч ингэсэн байгаа шүү дээ. Эхний 15 жил бол яг чиний асууж байгаа юм шиг ийм байдалд ороод тэгэл 20 дахь жилээсээ 30 дахь жил дээр энэ төр 1000 дахин өссөн байл шүү дээ. Та тэгээд 15 жил хүлээ гэдэг юм уу? Хүлээ гэж хэлээд байгаа хүмүүсийг 15 жил хүлээ гэдэг юм уу? Юу гэсэн үг? Өөрснөө л мэднэ тэрийг бол. Би хүлээж гэж хэлэхгүй, бити хүлээж ихгүй. Гэтэ ганц одоо баталгаатай хэлж чадах юм бол юу гэхээр энэ ханш хувьцааны үн бол дэндүү хямдхан байна. Одоо 70 тэрбум л байна. Компани үнэлгээ. Яг бодиттойгоор бол 300 тэрбум хүрчээд байна. Зүгээр хөрөнгө ингээд одоо ингээд зах дэлээр үнэлээд ингээд явахад бол. Тэгээд тийм юмыг л 70 тэрбум төгрөгний л одоо 365-ыг 200 саяар үржихдээ хэд болдгийг 72 тэрбум л байгаа. Бодит байдал дээр. Тэгэхэд бол энэ бол бас нэг харьцуулаад нэг юм л. Энэ 50,000 метр квадрат юутай. Одоо үйл хөдлөх хөрөнгөтэй байшин барилга. Дулаан. Одоо бүдүүрэнд нь одоо дахиа махиа орцсон тийм ээ. Тэгээ одоо жишээ нь одоо дахианы байшин гэхтэл одоо нэг өрн 1400 м квадрат талбайтай 30 байр билэн байна шүү дээ. 30 байр. 36 хэд чивдэ 40 хэдэн мянга. Зөвхөн дахианы байр нэгдэг. За энийг зүгээр 2 саяар л бодъё. 2 саяар нь бол ойлгомжтой. 1 м квадрат нь 100 тэрбум. 100 тэрбум. Зөвхөн одоо ингээд дахианы байшин нь 104 тэрбум. Тэн дотор байгаа дахиа тоног төхөөрөмж за тэгэл тэжээлийн үйлдвэр тэр одоо ноу хау одоо менежментийн урлаг нэр хүнд юу ч ороогүйгээр зөвхөн шалдан байшин л 104 тэрбум. Тэгэхэд бүх юм ороод 70 тэрбум. Ийм л одоо байдалтай байгаа. Тэгээ энд юу нөлөөлж ийн гэхээр мэдээж хэрэг бид нар 20% өгөөж өгч чадаагүй. Тэр ойлгомжтой. 10 сая төгрөг өгсөн оруулсан хүнд жилд 2 сая төгрөгийн ногдлаш өгөөгүй шүү дээ. Энэ нөлөөлж байна. Тэгтэл бонд бол 20% тийм жилийн баталгаатай өгöd шүү дээ. Тийм шүү дээ. Би танай гол орлогын нэг байж магадгүй мөхөрднэ. Бонд дээр нэг сөрөг юм хэлж. Одоохон удахгүй та нар өөрснөө маш чанга одоо бондыг босгож өгөө та нар урамшуул такс авч болно. Гэхдээ надад чинь одоохон ивгүүтнэ. Тэр бол бүр ойлгомжтой. Нэг өдрөл нөгөө 90-ад оны жавхлан гадруулагч шиг 2000-ад оны нөгөө
хүн амны хэрэг гардаг ямар юм лээ. Баян өндөр сан маань шиг. За тэрнээс хойш одоо энэ сүүлийн үеийн лөөрөчийн болно. Энэ дээр бол одоо үн цаасны компаниуд өөрснөө ёс зүйтэй үнэхээр болохгүй тийм юмнуудаас одоо татгалзаж байгаасаа л гэж бодож байгаа. Окей. За тэнтэй бол ер нь санал нэг байгаа. Нөгөө цаг нь тавьсан дэцх бөмбөг гэдэг шиг л байгаа л да. Тэгэхэд ингээл харж байхад бол тэр барьцааны юм уу яг одоо бондоо босгож чадахгүй бол бондонд оруулсан мөнгөний юугаар төлөхийн тэр гэдэг нь инээдтэй бондууд сүүлийн үед бол гарч шүү. Юугаар аач барьцаалаад байгаа. Та бонд аваад байна уу? Би авахгүй. Мэдээлэл яаж аваад байна? Мэдээлэл яаж? Би бүгдийг ингээ харж байна. Ямар юмн дээрээ үндэслэж бондоо гаргаж байгаа гэдгийг бол ингээ хараад шүү дээ. Зөв. За тэгэхээр тэр үнтэн болгож чадсангүй. Хувьцаа эзэм. Чадсан шүү дээ тийм юм. Одоо үзэгчд бол хизээ манай ханш 500 өрөх бай 600 өрөх бай гэж асуумаар байгаа да. Энэ бонд нөлөөлж байна. Монгол улсын ерөнхий эдийн засгийн байдал нөлөөлж байна. Нөлөө бол олон байна. Хүмүүсийн одоо энэ үн цэнийг ойлгох, үн цаасны зах зээлийг ойлгох ойлголтууд мэдлэг бас тийм сансан төрөхгүй байна. Дээр нь одоо энэ үн цаас гаргаад олон нийтээс мөнгө босгочоод тэгээд одоо яг юмаа нээлттэй байлгадаггүй сансандаа хөрөхгүй ийм компаниуд бас байна. Тэд бас хойш нь чангааж юм. Олон өвчин зүйл байна л да. Манайх бол бид бол манлайлах талдаа явж байгаа гэдэг дээр бол бид бол итгэлтэй байдаг. Аль болохоор ёс зүйтэй бай. Хийсэн юмнуудаа ил тод хүмүүсэд тайлагнаа гэдэг талаас. Зарим юмыг бол хүмүүс ойлгохгүй байна. Тэгээд энэ бол бас манай хувьцаа дээшээ явахгүй нөлөөлж байна. Өнгөрсөн 24 онд ногдлолчоос бид нар тараагаагүй. Хувь хүн бол тараа гэл ингээл шахаад байгаа. Өнөөдөр тараагаад хойтон зээл аваад сууж ах уу. Зээл аваад үнэгээр бол өнөөдөр юучгүй ихтэй юутай шовторж сүүгийн саачаад хойтон гусрах уу. Байхгүй юуч байхгүй. Ийм нэг л айл шүү дээ. Тэр нөгөө над биднээс хувцас авчаад байгаа хүмүүс бол манай нэг үр хүүхэд, манай гэр бүлийн нэг гишүү. Тэр олон хүүхдээ чинь зарим нь одоо надад мөнгө өгөөдхөө би шинэ гутал авъя гэл. Тийм улсууд зөндөө байна. Тэгэхээр энэ олон улсуудыг бол бүгдөө нэг санаатай байна гэж байхгүй л дээ. Гэхдээ бол ер нь энэ их хөрөнгө оруулалт хийж яхад ашиг тараагаал тэгэл өөрөө зээл аваад өндөр хүү төлнө гэдэг бол өөрөө их утгагүй. Уоррен Баффет бол нэг ч удаа ногдол ашиг тарааж үзээгүй байгаа шүү. 18 оноос хойш 25 он дуусахад орлого, ашиг, үйлдвэрлэл 3 яг хэд дахин өсөж байгааг та нэг базаад нэг хэлээд өгөөч. За 18 оныг би одоо яг чэйжэр бол бас хэлэхэд юу явчихад байна. Зөвхөн 23 оноор л бодъё л доо. 23 онд 113 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн байна. Тэгэхэд 25 онд 172 сая ширхэг. За ер нь бол 40-40 хувиар бүр 2 жилийн дотор өссөн байна. Тэжээлэхэд унах одоо 23 онд 25 мянган тонныг үйлдвэрсэн бол 25 онд 40 мянган тонныг одоо хүлээгдэж байгааг үзсэн. Тэжээл үйлдвэрлэх. Нийт борлуулалт 23 онд 62 тэрбум төгрөг байсан бол 25 онд 95 тэрбум. Бас нэг 30-аад өгсөн. Ер нь бол 23-аас 25 онд бол 30-40% өсөд байна л да. Бүх юм. За энд нэг хэцүү дүү юм юу байгаа вэхээр цэвэр ашиг бол буураад байгаа маа. Жил болгон буурч байгаа. 23, 24, 25 онд. 23 онд чи 11.4, 24 онд 15 шүү дээ. 24 онд бол маш сайн гарсан байна тийм ээ. За энэ нь яасан гэхээр 23 оноос хойш бид нар ерөөсөө үнэ 23 оны 11 сарын 5-наас хойш л борлуулалтанд гаргаж байгаа бөөний үнийг өнөөдөр хүртэл 2 жил тогтвортой
ерөөс өсгөөгүй. Энэ хооронд бол инфляц боллоо. Хүм ажилчдын ганц халин нэмлээ. За дээрээс нь шатхуун, тээврийн цог захилгаан бүх юмны үн өслөө. Тэгэхээр манай маржин багасаад үйлдвэрлэл нэмэгдээд, борлуулалт нэмэгдээд байгаа мөртлөө ер нь бол 24 онд хамгийн сайн байсан байгаа. 16-7% цэвэр ашигтай байсан. Одоо 25 онд бол 9 мөс рүү орж байна. Тэр нь 13 тэрбум төгрөг. Тэр нь 13 тэрбум төгрөг тийм болж байна. За, ингээд үйлдвэрлэл өсөж байна, тоо хэмжээ өсөж байна, орлого өсөж байна. За, ашиг ч гэсэн жишээ нь 23 онтой харьцуулахад бол өссөн л байна л да. 24 онд бол онцгой өсөлт гарсан болохоос биш. 24-д тэгсэн байна. За, тэгээ ингээд байж тал өнгөрсөн түүх 24 оны өсөлтөн дээр би бас нэг юм хэлье. 24 оны эхний үйлрэлд 24 оны онцгой өндөр өсөлттэй байсан байна. 11 сард нэг 23 онд үнэ нэмсэн байна шүү дээ. Тэгэхдээ 23 оныхоо ондоо түүхий эдэнтэр авцсан. 2-3 сарынхыг хямдхантай авцсан. Тэрүүгээрээ нэгдүгээр үйлрэлдээ үнэн жоохон нэмэгдсэн үнээр борлуулад зараад тэгээд өртгөн өсөөгөө байжсэн байхгүй юу? Тим юмнууд бас энэ дээр нөлөөнүүд бол байгаа. Нарийн нөлөөнүүд. Окей. За би чиний асуултыг дасалчлаа юу гэсэн? Зөө. Тэгээд энэ өнгөрсөн түүх бол ингээд аятайхан өсөө явж байна. За тэгээд би нэг юм ойлгосонгүй. За ерөнхийлөгч бол хүнсний хувьсгал гэдэг яриад дэмжиж идэг. Тий. Тэгсэн нөгөө Евразийн эдийн засгийн хэлцэр гинүү юу гэнүү. Тэр гарч ирээд та чинь нэг танхимд буулгаж тавьчихлаа шүү дээ. Тэг ингээд бодлого хоорондоо зөрөөд байгаа юм шиг. За тэр дундаас яг юу тодорхой вэ гэхээр үйлдвэрлэгчд бол дургу байгаа нь тодорхой байгаад байна. Тэр Евразийн эдийн засгийн хэлцэр гэж тэр одоо яг юу болоод таныг 50 гарсан хүнийг тэгж болов. Тэр яг хөө ингэсэн юм л да. Бухимдахгүйгээр ярьж болох байсан. Даанч одоо цагийн төрийн албан хаагчид маш их худлаа ярьж байна. Уулзаагүй байж уулзсан гэж. Бидний одоо яг үйлдвэрлэл эрхлэгчдээр бөөр ингэж очоод сайхан уул сууртай яриад ингэж барайгүй мөртлөө ингэсэн гэж цааш нь танилцуулж байна. Энэнд нь хамгийн их бухимдаж байгаа юм. Игдүүрж байгаа тийм. Тэр ч одоо ингэж барин 50 шатандаа худлаа ярьдаг болчихжээ. Уулзаагүйгээ уулцсан тийм. Энэ бол хүний бүр ингэж хилээд байхад бид мэдж байна. Та дугаарай. Ийм юм болж байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ төрд ажиллаж байгаа зарим одоо нэг тийм дунд одоо юуны шатны дарга нар. Тэгээ дээшээ ингэж биднийг холбодог улсууд бол бүх найруулгыг хийгээд дээшээ гоё танилцуулна, бидэнтэй ингээд бас нэг зохицуулна. Ингээд тэр нь худлаа. Энэ ямыг одоо болмоор байна. Төр гэдэг бол одоо энэ ард түмнийхээ ахуйг сайжруулахын төлөө л явах ёстой. Яасан зүрхтэй болцсон одоо энэ. Энэ том одоо эдийн засгийн нөлөөтэй энэ олон хэдэн 100 хэдэн мянган хүн одоо тэр салбарт нь ажил амьдрал нь өрнөөд гэр орноо ахуйгаа аваа явж байгаа улсуудыг зүгээр одоо ингээд нухацтай одоо асуудлыг судлаагүй мөртлөө ингэж яаж болохгүй л дээ. Энэ бол тий. За уур амьсгал нюанс бол тэр юм байна. Зүгээр ер нь таны харж байгаагаар энэ эдийн засгийн хэлцэр ингээ хийглэхэд яг өндөгний салбар дээр сөрөг юм юу вэ? Өндөгний салбар дээр угаасаа сөрөг. Өндөгний салбар бол манай Монголоос одоо хийх гэдэг шүү дээ. Одоо хийх гэдэг. Яриад. Бид нар ярьж одоо ингээд эсэргүүцэл энтрийг илэрхийлж тэгж орилж чарласны хүчинд бол 90 сая хүртэл одоо жирхэг юу бол өндгийг Оросоос оруулж ирэхтэй. Одоо мөрдөж байгаас татврыг 2 дахин бууруул. Тэдэрт одоо юуг нь хөнгөлт өгөх юм. Юугаа хаалгаа нээч өгч тийм ээ. Зааталт хөнгөлт өгнө. За биднэрт тэр нь ирэхэд өрсөлдөхөд дарамт бол 90 сая нийт хэрэглээ чинь одоо 350 болсон юм байна уу? Нийтдээ одоо 500 сая л төгөж яваа. Тэрний бол одоо 70-80% бид нар бол хангаж штэ. Тий. Тэр 90 сая гэдэг чинь хэрэглээний 20 сая бол одоо 20% бол одоо нийт нь орж ирэх өндгийг гэсэн үг. Угсаал
Ер нь 90 сая нугаас одоогийн хэрэгэлдэг тоо юм уу те? Тий. Одоо нэг сайнтаа нэг 90-с нэг жоохоо л нэмэгдэж орж ирвэл баг орж ирэхгүй дээ. Манайхан бол хүнсний хувьсгалын хүчээр бол өндөгний үйлдвэр бол маш их нэмэгдлээ. Одоо энэ манай энэ тайлан балансаас харахад ч гэсэн 15% байсан, маржтай байсан өндөг гэдэг бизнес дотооддоо бол нэг оронтой тоолоо орлоо. Одоо дотоодын өндөгний үйлдвэрлэлийн одоо юу бол явж эхэлж байна. Энэ цагаас эхлээд өрсөлдөө. Одоо хин бүтээмжээ нэмэгдүүлсэн, хин масаар нь үйлдвэрлсэн, менежмент сайтай энэ өрсөлдөөнд ялнаа. Дээрээс нь энэ Оросын өндөг ингээд зохицуулагч хэлбэрээр орж ирж байгаа нь бол буруу биш. Бид одоо нэг 100% хангана гэж яриад байгааг бол тэрийг бол одоо төр засагч гэсэн бас бид нэр дахиад нэг ярилцах ёстой. Тэгж ярих бол дэмий юм билий. Ер нь бол дийл хийхийг өөртөө хангана. Тэр тохируулгаар гадны ямиг бол аавна. Одоо энэ бүр ховордоод ирвэл жоохон өн мөнийг бас жоохон ингээд чангалаад тэрнээс 1000 гурчул хэцүү үстэй өндөг. Бид хүргээгүй байхад нөгөө биднээс авчаал ховордоод ирвэл нөгөө юунууд чинь ингээд наад гэж асуух гэжлээ. Тий. Дэлгүүр нөгөө дундын борлуулалтын компаниуд дундын борлуулалтын компани танараас илүү ашиг хийдэг юм шүү. Тий. 20% те багтаа. Тий ингэдэг юм байна. 15-аас 15% тал байгаа ах энэ том сүлжээ дэлгүүрүүд. За тэгээд нөгөөдүүл бол ингэж байгаа. Бас ёс зүйтэй байгаамаа. Ярилцж болж байгаа. Сая ковид үеэр чинь яг өндөө бол өндөгний үнийг бол энэ том сүлжээ дэлгүүрүүд яг хэвээр нь барьсан шүү дээ. Бид нар нөгөөдүүлийг урайлаад бид өндөгнийхөө үнийг нэмэхгүй шүү. Та нар битгий нэмээрээ. За тэгээ нэг Facebook хүүхээр ингээд олон түмэнд зарлаад. Тэгэнгүүт одоо номин миний дэлгүүр ийм нэмээгүй шүү дээ. Тэгтээ олон түмэн бол яадгийн гэхээр тэднийг буруу гэж болохгүй. Хаана нэг жоохон нэмсэн байна. Тэрийг л Facebook-аар сэвэд идэв бил. Тэрнээс яг нэмээгүй газрыг бол чимээгүй ингээл дотроо бол ашгүй гайгүй юм биш гэчээл дугаа байдаг юм. Тий. Тэрэн дээр бол бид нар бол бас нэлээд том ачаалал өөрж гарсан л да. Одоо тэгээд тэр нь бас ковид чинь нэг талдаа бол энэ төрийнхэнд бол маш их юм ойлгууллаа шүү дээ. Тэгээ ёо өнөөрөө энэ чинь одоо дотооддоо өөрөө яахгүй болтгон байна гэж. Тэгээ энэ хүнсний хувьсгал энэ төр чинь гол нэрийн бараанд нь орлоо шүү дээ. За окей. За хараад бус гишүүний хувьд тэгээд санхүүгийн зах зээлийн хүний хувьд би бол дандаа нөгөө хувьцаан дээр илүү тууцынхаа хурал дээр оролцож шүүх холоо хэлж дуу хоолоогоо хүргэдэг тийм ээ. Тэгдэг л дээ тий. За тэгээд нөгөө талдаа одоо үйлдвэрлэл үндсэн менежмент үйлдвэрлэлээ сайн хийгээд өсгөөд байна, орлого өсгөөд байна, ашиг өсгөөд байгаа учраас энэ талаас нь гэхээсээ илүү хувьцааныхаа ашиг яаж өсгөх вэ гэдэг 3 жил ажиллахтаа бодлоо. За тэгээ 3 жил лобби хийсний эцэст энэ жил нэг юм хувьцаа халааслуулах хөтөлбөр хэдүүлээ чинь нэлээд юм болж ээж нууц санал ураалт хийж ээж те. Тий. Тэгээд нууц санал ураалтаар ашгүй нөгөө миний санал дэмжигдэж хувьцаа халааслах болсон. Тэгсэн. Тэрүүн дөрөв тийм ээ. Тэрүүн хүртэл дөрөв те. За ингээд хувьцаа халааслах боллоо. За ашгүй одоо би чинь те компани сайн явж байгаа юм чинь бол хувьцааны ханш өсгөн зөө ясны хэрэгээ. Тэм учраас одоо халааслах хөтөлбөрөөр батлуулчлаа. За тэгээд одоо халааслаад ингээ ханш маань өсөөд байх юм болов гэсэн чинь таа чинь авахгүй байгаа юм шүү. Халааслахгүй байгаа юм шүү. Тэр тайлан байлаа харсан чинь юу вэ? Жохоо юм аа. 100 саяд ч аваагүй л шүү. Одоо 136 саяд авсан байна өнөөдрийн байдлаар. За жоохон нэмчих. Одоо сая бол одоо он гартал бол халаасалт бол явагдана. Явагдана. Ер нь явагдал байна. Бид нар бол ингэсэн шүү дээ. Тэр үм хүртэл гэсэн. Тэгээд энийг одоо зохиомлоор юм уу одоо амтан хуурж байгаа юм шиг бас одоо ингээл гинтхэн ингээл юу ягаал энэ бол хол явахгүй л дээ. Гөгөө. Тий. Тийм учраас би түрүүн танаас асуусан шүү дээ. Энэ хэдэн X манай үйлдвэрлэлсэн орлого өссөн ашиг өсөг асуугаад байгаа чинь энэ асуултын суурийг тавиад байгаа шүү дээ. Одоо ханш өсөх гэдэг чинь хиймэл хоосон зүйл биш юм шүү. Одоо ханш бол угаасаа хүссэн хүсээгүй өснө. За. Өснө. Ягаад гэвэл энэ жил бол бас ашиг хуваарлалт таарах байх.
тийм ээ эх жил тийм ээ. Одоо тэгтээ хорлаараа л шийдэн шүү дээ. Гэтэ хүмүүсийн уур амьсгал энэ төр бол бас ер нь яагаад бас өнгөрсөн 27 оны 24 оныхыг хуваарлаг бол түрүүн бас бид нар хилцсэн. Дээр нь одоо тоо баримттай ирэх 38 тэрбум төгрөгийн зээлтэй байна гэмба. Төмөн шууд 2, төмөн шууд 3 тэжээлийн үйлдвэрийн өргөтгөлийг бол энэ олон бүтээн байгуулалтыг 23, 24, 25 хоног хийгээд үндсэндээ дуусч байна тийм ээ. Тэгээ тийм учраас бол одоо тэгээ үндсэн зээлүүдийн иргэн төлөлт эхэлж байна. Сар болгон одоо 700-аас тэрбум төгрөгийн зээлийн хөв сар болгон төлж эхэлж байна. Ийм тохиолдолд бид нар ашиг тараагаа сууж идэг тийм одоо айл гэж бодъё л доо байдгүй тийм ээ гэдэг асуудал. Гэхдээ энэ бол зайлшгүй хийх ёстой. Монгол улс ямар хөрөнгөтний нийгэм гэдэг лөө ороод нэг 30 жил болж байна. Бид нар энийг эрхлээд нэг 20 жил болж байна. 20 жил болохдоо бол одоо сүүлийн 10 жилд ийм том өөрчлөлт хийж хэлэлтүүд хийлээ. Тий, хэлэлтүүд хийж байна. Бүр хүчтэй хэлэлтүүд хийлээ шүү дээ. Тэглээ. Тийм нөхцөл байдал байна. Энэ бол өсөх нь бол дамжиггүй. Бид бол ёс зүйтэй байх хэрэгтэй. Үнэт шударга байх хэрэгтэй. Хуваарлагдгүй газар нь хуваарлахгүй байхаас өөр аргагүй болно. Тэгээд өөрснөө энийг хүлээх үгүй юу гэдэг нь хувь хүмүүсийн асуудал. Хойтонгоос бол яах вэ гэдгийг дахиад хоорондоо ярилцах. Өнөөдөр бол ашиг тодорхой хэмжээнд хуваах болов уу? Дээрээс нь бас давхар нөгөө нэг хөтөлбөрөө бас хэрэгжүүлэх болов уу гэсэн бодол байна. Чиний хэлсэн тэр хүртэл гэсэн шүү дээ. Ягаад 140 50 сая төгрөгийн хувьцаа халаалсан бэ? За. Ягаад? Та тэрийг гардаж хийж байгаа юм шүү дээ. Тэгээ ягаад гэвэл энэ их зээл авчаад энэ их бүтээн байгуулалтууд энэ дундуур ямар ч одоо илүү мөнгө үндсэндээ бол гарахгүй байна. Бодит байдал дээр. Тэгээ бодит байдал дээр тийм байд. Тэр хүртэл гэсэн учраас бид нар ямар нэгэн хууль дүрм түзийн юу болж өчөөгүй. Хэрвээ түзээс хамгийн доотлон тэд хамгийн дээдлэн тэд гэсэн бол ядаж бид нар хамгийн доотлолтод хүрэхин төлөө бас зүтгэх байж болох байж тийм үү? Яс дутуудчих. За ирэх хурал дээр доотлон ингээл оруулаа да тий. Тэгтээ наадах чинь бол бас дутуу юм болсон биш. Тэгтээ наадах чинь бол айхтруу юм аа. Юу яана л да. Тодорхой үр дүнд хүрнэ л дээ. Хүрнэ. Тэр бол ойлгомжтой. Окей. За ямар ч байсан энэ хооронд бас өөрийнхөө хийж байгаа ажлын тайланг нэг тавиад авлаа. За сүүлийн асуулт. Мөнгө өрдний санаачлага байсан шүү. Тэр бол тий. Хувьцаа халааслах бол. Би ч одоо анх орж ирсэнээс хойш л үгсэн шүү дээ. Чи бол одоо хойтон бол дахиад халааслаа гэж баг санал гаргах уу? Гаргана шүү дээ. Дахиад гаргах юм уу? Гаргана шүү дээ. Хараат бас хэцүү гişүн зовлонтой л да. Биднэрт бол харьяалагдахгүй. За, асуулт. За, сүүлийн асуулт. Нэг ийм юм байна. Та дөрөв бас яриандаа хэллээ. Маш их өрсөлдөөнтэй болж байна гэж. Тэгээ надад нэг сүүлийн үед нэг ийм бодол яриасаа нэг орж ирээ салдгүй. Юу гэхээр энэ хувьцаат компани гэдэг чинь. За чинь Түмэн шуудахад хувьцаат компани байж чинь те. Аль хэзээний ингээд байгуулах зүйчнүүд хүүхд орлого ашигтай ингээд амжилттай явж байгаа. За тэнгууд өөр тэнд нэг мөнгөтэй нэг 5 тэрбум таа ч юм уу 10 тэрбум таа энэ өндөг ер нь өнөөсөд их ашигтай юм. Өндөгний бизнес хийгээд тусад нь дахиад нэг юм гаргаж ирээд өрсөлдөд тэгээд нөгөө энэ жижигхэн зах зээл дээр чагцалтаад бие бинийгээ ингээд те хүнд байдалд оруулаад ингээд яваадах юм аа монголчууд. За энэний хамгийн тод том руу илрэл ноолуур дээр байна. Ноолуур дээр. Өндөгнөөс гадна. Тий. Өндөг бол харьцангуй цөөхөн үйлдвэрлэгч байна. Тэгээд ингээд тогтцсон харьцангуй. За ноолуур бол маш олон жижиг юм цех үйлдвэр байдаг. Тоос бүрдээ нэг юм хийгээд идэг. Тэгээ нөгөөдг нь томорч өгдөг. Банкн дээр очиод наазахын зээл авах гэхээр өөр хөрөнгө нь өрдөг. Гаднаас харилцаа тогтоогоод ингэхээр менежментийн ур чадвар нь одоо хангалттай биш ч гэдэг юм уу. Ингээд байх юм аа. Тэгээ энэ дээрээс ер нь үндэслээд одоо жишээлбэл
би нөгөө түмэн шуудаар төлөөлж бодоод байгаа хгүй. Жишээлбэл монголчууд ер нь яагаад тийм үү? Одоо би энд бизнес шинээр өндөгрийн зах зээл рүү ороод ашигтай байна гэдээ ороод бизнес хийх зөрсөлдөхөөсөө илүү оюун эрхмээгийн түмэн шуудын хувьцааг 5% нь авчаад энэ ашигтгийг зүгээр хянаад сайхан тузд нь орчоод хянаад ингээд суучий. Тэгээд ногдол ашиг гараад ирэхээр нь тэрийг авчаад ингээ вэжээ гэж боддгоо юм би. Энэжлээс бодох баг. Тэ. Тэгээд энэ хувьцаат компани гэдэг чинь нэг том давуу тал нь энэ багхгүй. Тэр бизнес ашигтай гэж болно. Тэрийг ашигтайгээд тэр хүн заавал тэрнтэй өрсөлдөж нэг юм хийх шаардлагагүй байхгүй. Зүгээр л тэр хамгийн суприйнх нь л тооцоог авчихал та тохироод их дүнгээр авал одоо тэгэл хямдруулна үстэй бас тий. Нэг чинь нэг 8-ны наана цаана байдаг үстэй чинь. Тий. Хувьцаанд ч гэсэн байж л шүү дээ. Тэгэхээр яагаад хийхгүй өөрөө л бүгдийг хийх гээд байна вэ гэхээр би хоёр юм үндэслэл гаргаж ирээд байгаа. Нэг нь бол итгэхгүй байна. Бие биедээ. За тэр үнэ. Нэг нь. Нөгөөх нь бол нөгөө өөрийгөө их мундаг чадна болно би чаддаг мундаг гэж хит ихээр өөрийгөө бас үнэлж байна. Нөгөө бас болно. Зан төлөвийн санхүүгийн шинжилх ухаанд ч бол асуултууд өгөх байхгүй. Та хэр зэрэг сайн жолооч вэ гэдэг асуулт. Бүгд би дунджаас сайн жолооч гэрлдэг. Энэ бол хүний өөрийнх нь нөгөө одоо сэтгэл зүйн онцлог юу гэдэг нь өгөл гэж байгаа. Тэгээ тэр шиг одоо за би энийг хийж чадна та. Тэгээд ингээд гэтэл бод амьдрал дээр бол хийж чадахгүй кейсүүд нь илүү байна. Тэгэхээр та энэ дээр одоо энэ санааг ингээ гоё баяжуулаад энэ дээр юу гэж бодож байна гэж юу нэгдүгээрт юу гэж бодож байна. Хоёрдугаарт одоо жишээлбэл танах одоо тэ 4 хүн байгаа шүү дээ. За магадгүй 3 хүн бол тусдаа тэ. Жишээ нь та хувьдаа хувьцаагаа зарах сонирхол байгаа юу? Үнийн асуудал бол тусдаа асуудал. Зүгээр миний санааг дэмжиж та өөрийнхөө хувьцаанаас би одоо бас заруул зарчий гэж бодож байгаа жинаач гэх юм уу? Эсвэл тэ. Тэгэхээр ийм юу гэж хэлэх вэ? За нэгдүгээрт зарах сонирхол байна. Үн тохирол. Бид нар бол аль болохоор энэ компанийг аль болохоор олон хувьцаа эзэмшигчтэй байгаасаа. Тэр хэмжээгээр хяналт нь улам сайжраасаа. Тийм ээ? Улам эрүүл болоосаа. Гэдэг дээр бол санал нэгтэй. Тэгм учраас үн тохирол өөрийнхөө багцаас жишээ нь бий бол зарч болно. Тийм ээ? Гэхдээ өнөөдөр бол надтай үн тохирсноос зах зээл дээр хамгийн хямдхан байна шүү дээ. Би чи өөрөө зах зээл юу гэж чинь одоо энийг босгосон. Яг энэ зах зээл дээр байгаа шигээр хямдхан зарахгүй шүү дээ. Зарахгүй шүү дээ. Боожуулсан хөвгтэй. Өөрөө бол дотор энийг бол одоо нөгөө чи түрүү хэлсэн шүү дээ, тий? Өөрийгөө дандаа дунджаас дээгүүр жолооч гэж боддог. Би бол энэ дэлхийд нэлийн дунджаас дээгүүр одоо техник технологитой нэлээд чамбай компанид орно гэж өөрөө тэрэндээ өрөвсөн юм байна. Тийм ээ. Тэгтэл нөгөөх нь миний утсаас хамаагүй ямтхан байгаад байдаг. Тэ? Өөрөө ингээд юутай бол бүр авмаар байгаад байдаг. Би чи юу бүр ингээд хямдраад ирэхээр бас өөрөө авсан шүү дээ. Хувьдаа. Компаниг халаалсан биш шүү. Зохих хэмжээгээр. Тэгтээ их биш л дээ. Жохоо. Тэ. Тэм учраас зарнаа. Нөгөө ихтгэл баян хэлсэн байдаг шүү дээ. Тонголох камераар маань. За. Үн тохирол эхнэрээсээ бусд юу ч зарж болно. Тэр үнэл тохирол ерөөсөө юу ч зарж болно шүү дээ. За. Окей. Нэгдүгээр асуулт хариулт гоё хариулт авч чадлаа. За хоёрдугаар асуулт дээр та юу гэж боддог? Нийлээд нэг том хон компани байгуулад тэгээд дотроо алдчих орно. Төрөний санаа тий. Гадагшаага одоо ингэж байгаа юм байна штэ тийм ээ. Би чамд их сони юм хэлээ. Надад одоо тохиолдсон юмыг над дээр ирээд ингээд маш олон хүмүүс ингээд юу хийчихсэн. Зөвлөгөө авчихсан. За ингээд өндөлөгч ч юу найчгүй яа та. Тэг ингээд тэр хүний ингээд ярьж байгаа, төсөөлж байгаа, өөрийнх нь хийх гэж байгаа хэмжээ ингээд үцхээр бол ерөөсөө тэр яаж амжилт гаргахааргүй. Болохоор үгүй нэгэд ойлгомжтой.
төсөөлнө. Тэгээ ингээд ийм байна аа, ингэдэг юм аа, болохгүй нэ. Яг наадгаар ч нь бол болохгүй шүү. Гингүүт Монгол хүн яадаг вэ гэхээр яг зөрөөд хийцэн битгий. Яг худлаа хэлж ийн гэдэг. Би 5 6 тийм 1 2 биш шүү. 5 6 тийм тохиолдолд таарсан. Яг надтай бүр ингээд уулзаад. Зөвлөгөө авчаад. Зөвлөгөө авчих. Тэгээд чиний наадахаар шиг ерөөс болохгүй. Бүр байрын хүртэл очиж үзээд. Байр хүртэлтэй тавьсан ба. Наадах ерөөс болохгүй шүү. Тэнгүүт яг зөрөөд яг болно гэж хийчихэд. Тэгээ яг хүн чинь банддаг юм байна л да. Хийнгүүтээ нэг жил энэ төр 2 жил ингээд чимээгүй ингээд тагвалцсан. Тэгээ 3 дахь 4 дахь жил дээр нь ажил яваад байна гэж байгаа. Тэгээ сургад тасарна. Дасасаа дараад нь ингээд уулзахаар өгөөл өөрөө холбогд. Нөгөөтг чинь баларсаа хаа. Энийг яд зармаар. Та нэг юу яаж өгч. Ингээ явж байгаа нь бол энэ чанаас би бол юу гэж бодсон гэхээр ганцхан монгол хүн биш юм аа. Ер нь бол хүмүүс бол бие биедээ бол итгэдэггүй юм байна. Ялангуяа бол энэ өрсөлдөгч оруулахгүй гэж энэ хааж ярьж ийн гэдэг тарих угааж байна. Тэгээ бодчихдээ юм байна. Тийм ээ? Тэгэхээр энэ жижигхэн хорвоод бол ялангуяа одоо 50-аас нэлээд дээшээ гараад ирэхээр би бол аль болохоор хүнд үнийн юм хэлэх юмсан. Яг л ирсэн хүнд яг л үннийг хэлэх юмсан. Одоо надад 10 жилийн дараа гомдсон хүн нэгч байхгүй. Би чи хий өстэй гэд гошгоруулаад тэгээд тэрийг энэ эрхэн баяр л алаа хийсэн шүү гэдэг ямар ч тийм юм алга одоо. За нэг тийм учраас бол манайхан ямыг бол маш сайн судалж иж ёстой нэг 7 хэмжиж нэг огтлох энэ зарчмыг барихгүй бол ялангуяа одоо цагт улам өрсөлдөөн их болсон. Ийм өрсөлдөгчд хүчирхэг болсон. Маш хүчирхэг байна. Хоёрдугаарт бол юу гэхээр түрүүн чи хэллээ. Ингэж шинээр юм хийж, мэдэхгүй юм хийж яхаар энэ компанийн хувьцааг л бодолтаад байна. Тэр илүү байгаа тэр мөнгө зөнгөөрөө заавал дахиж зээл мэйл аваад л өөртөө байгаа тэр хүм төгрөгөөр ч юм уу дахиад тэн дээр 5 тэрбумыг аваад 10 тэрбумыг авч том аж ахуй хийх гэж яхаар өөртөө байгаа 2 тэрбумаар 3 тэрбумаар л яг одоо бол бараг 5% авчих шүү дээ. Ийм л болчиход байна шүү дээ. Маш амархан. Ийм одоо хэлбэрүүд байхыг. Тэгээд тэр нь одоо хэдэн жилийн дараа юу болох нь бол ойлгомжтой. Санхүүгийнхаа талаас ингээ харахад бөөн зээл мэйл аваад бөөн дарамт те. Хувийн талаас харахаар бөөн нэрв. Тийм те. Одоо тэгэл өөрөө хар нөгөө шаварцуулсан шарын эзэм гэдэг шиг өдөр үзэл. Тэгээ үрдэн баг. Тий ядаж байна шүү дээ тийм ээ. Авсан юугаараа ч юм уу тэр чинь эсвэл хямдрууллаа гэд хурдан зарагдах боломжтой. Хувцаа. Жижиглээ тийм ээ. Нэгжлээд. Бүхэл бүтэн объектыг одоо ч нэг манай энэ ажлыг хийхэд нэг 15 тэрбумаас нааш олигтой юм болохгүй л дээ. 15 20 тэрбум тий. Ингээ бодохоор бол дараад нь пэлтжүүл яах вэ? Зарьяа зарж болохгүй. Тийм шүү дээ. Болио болж хувцаа биш болохоор жижиглж ингэж өгч болохгүй. Ийм юм болж байна. Тэгэхээр би бол одоо танай нэвтрүүлгийг орсон энэ жавшааныг ашиглаад нийт одоо хувьцаа сонирхдаг, хувьцаа эзэмшдэг бүх хүмүүст бол Төмөн шуудын компани хувьцааг худалдан авч хөрөнгө оруулалт хийгээч. Бид бол та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна. Манай хувьцаа бол миний л одоо бодож байгаа, миний одоо төсөөлж байгаагаар бол хамгийн хямдхан дээр байна гэж ингэж хэлэх бай. Тэгээ бүр томор хувьцаад авах гэж байгаа хүнд бол бас ярьж болно. За дээр нь одоо бүр дахиж бид нэмэлт хувьцаа гаргаад Төмөн шууд дөрвийг хийж болох боломж байна уугүй гэдгийг судалж болно хамтдаа. Гэх мэтийн зөндөө ажил байна. Тэгэхээр энэ жижигхэн зах зээл дээр дахиад өрсөлдөөн хийж бие биентэйг өрсөлдөх хооронд бас өөртөө бөөн ажил, нерв, стресс, эрсдэл үүсгэх хооронд аль хэзээний тогтцсон бөгөөд соёлтой, ёс зүйтэй ийм менежментийн баг, ийм компанид хөрөнгө оруулаад хяналтаа тавиад сууж явах нь бол одоо миний хувьд бол зөвл сонголт санагдаад байна гэдгийг дахиж хэлмээр байна. За тэгээд нэвтрүүлгийн өндөрлөе. Тэгээ хамгийн сүүлд нь бас танд дахин баярлалаа гэж хэлмээр байна. Юун дээр вэ гэхээр
18 онд IPO хийж явах үед би бас л асууж ирсэн. Одоо улс төр буцаж орох уу гэж. Орохгүй гэсэн. Тэгээ 7 жил нь бараа орохгүй гэдэг дээрээ хэвэндээ зөвхөн энэ бизнесээ хийгээд тийм ээ. Явж байгаа нь өөрөө миний бодлоор одоо Төмөн шуудын бас хамгийн том амжилтанд хүрэх хүчин зүйлүүдийн нэг тулгуур байсан гэж би бол бодож байна. Тэгээд битгий ороорой. Цааш та ч гэсэн. За гэж хүсэх байна. Битгий ороорой. Тэгэхт наадах чинь бас их чигээс мэдэрсэн байх шүү. Тэр улс төрлөө орохгүй болохоор ямар юм бэ? Улс төрийн ямар нэгэн эн тэндээс одоо хатгаас тэгэл одоо юм ингэж ингэх тийм юм бол байхгүй шүү дээ. Юмаа ингээд хийж байгаа хүнд бол ардын намж зүгээр мөрөөрөө юм арчсан намж мөрөөрөө. Тэ. Юмаа зөв хийгээ явчих юм бол тийм ээ. Тэр нэг ажтайх юм уу? За тэгээд ирэх тузынхаа хурлаар хувьцаалаас олон боловсрахгүй болгоно. Гэдгийг үзэгчтэйхээ бас хэлье. За ингээд их махта баярлалаа, сайхан ярилцлаа. Нэг 40 гаруй минут болдог. Хойлооч бараг цаг 10 минут 20 минут ярьчлаа. Шууд явж байгаа юм уу? Үгүй. Бичлэг. Тэгээд ажилд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.